Засаглал докторгүй байна. Улс орныг удирдах байгаа засаглал доктортой байх нь зүйтэй. Энэ ч утгаар үндсэн хуулийн өөрчлөлтийг хийснээр ерөнхий сайдын эрх мэдлэг нэмж засгийн газрыг доктортой ажиллах нь зүйтэй гэдэг зарчмыг үндсэн хуулийн өөрчлөлтөнд суулгасан гэдгээ хууль санаачлагчид хэлсэн. Бодлоготой байгаа биш хэрэгжүүлж байгаа хүмүүстэй байгаа гэж даваа сүрэн гişүн үзээд үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм а. Энэ юундэ байгаа юм бэ гэж. Энэ бол ерөөсөө манай бодлого төлөвлөлтийн бүтэц байх гээд байгаа байхгүй юу? Бүх улс орон, сайн хөгжиж байгаа бүх улс орон дунд урт хугацааны бодлого төлөвлөлттэй. Манад ийм юм байгуулад өгөхөр нөгөө яамных нь нөхдүүд нь яаж ийнө? Замын уулзар бариа зогсож шít. Тэгэхээр энэ ер нь бол энэ бүтцтэй биш хүндээ байгаа байхгүй юу? Энэ улс төрчтэй байгаа. Харин уян гишүүний хувьд үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэдэг байр суурин дээр байгаагаа илэрхийлсэн. Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болчихсон. Гэхдээ суурьаар нь өөрчлөхгүй бол улс орны хувьд хөгжил харагдахгүй. Үүнийг гишүүн болохын өмнө ч хэлж байсан. Тэгэхээр өөрчлөлтийг дэмжинэ гэдгээ тэрээр илэрхийлсэн. За би хувьдаа бол үндсэн хууль өөрчлөхөөс нааш энэ төр засаг энэ системийг өөрчлөхөөс нааш өөр юу ч өөрчлөгдөхгүй юм а гэдгийг зөвхөн 12 оны сонгуулиар төдийгүй тэмцэл хийж байгаа өнгөрсөн 15 жилийн хугацааны туршид ярьж байсан учраас үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө бол тууштай байгаа. Арч намын бүлэг олонгороо үндсэн хуулийг өөрчлөх гээд улаарахгүй гэх юм билээ. Өнөөдрийнхөө бүлгийн уралдаан дээр ч гишүүд нь үндсэн хуулийн өөрчлөлтийн холбоотой өөр өөрсдийн байр суурийг илэрхийлжээ. Нэгдсэн шийдэл бүлгийн гишүүд нь хараахан хүрээгүй байгаа бодолтой гэж ойлгож байна. За үндсэн хуулийн өөрчлөлтөөр бол 4-ний 3-аар батлагддаг. Тийм учраас бүх намууд одоо зөвшөлдсөн. За парламентод суудалгүй намууд ч гэсэн одоо энэ бүх одоо хэлцүүлэг зөвшөлдсөлд бас хамтарч оролцох ёстой. За нийт бүн ард түмнэр бид бас хэлцүүлж санал авах ийм зорилготой байгаа. Тэрнээс биш ганцхан одоо арчилсан нам дангаараа хүч түрээд энэ асуудлыг шийднэ гэсэн зүйл одоо яригдаагүй. 7 хоногийн өмнө Монгол Ардын намын бүлгийнхээ хуралдаан дээр үндсэн хуулийг өөрчлөх цаг нь өнөөдөр биш, томоохон 4 хуулинд гар дүрх цаг хугацааж үлдээгүй гэдгийг баримттайгаар тайлбарсан. Энэ зарчмын байр суурин дээр Ардын намынхан өнөөдөр ч байгаа юм лээ. Үндсэн хууль өөрчлөгдсөнтэй холбогдож үндсэн хуулинд нийцүүлж Монгол улсын бүх хууль шийдвэр гаргадаг, хууль тогтоомж гаргадаг. Энэ бүх хууль тогтоомжид өөрчлөлт оруулах маш том асуудал үүснэ. Ийм одоо нарийн асуудлууд байгаа учраас энэ их хурл маань ийм богино хугацаанд үндсэн хуулийг яаран өөрчилж түүнээс гарах үр дагаврыг хүлээх хариуцлагын хүлээдэг хүлээх чадваргүй гэж үзэж байгаа. Эцэг үйл нь гар дүрх асуудлыг гишүүдийн хувьд самс солилцох хэмжээнд ярьж байгаа. Гишүүдийн тоог 99 болгох эсрэг дээр маргалдаж байгаа гэх юм блэ. Өөр нэг асуудал нь засаглалд хуваах зарчмыг аврах гэж байгаад алдагдуулахгүй гэж болгоомжлоод хаана байгаагаа нуусангүй. Үндсэн хуулийг гэхдээ өөрчилж бодлогын томоохон шийдэл хийх нь зөв гэдэг дээр улс хурлын гишүүдийн дийлэнх нь байгаа гэдгээ мэдгдсэн юм а.